За хууль санаагчдаас хоёр асуулт асуух гэсэн юм. Нэгдүгээрт эрүүгийн хуулийн 19-11 буюу төрийн нөөц мэдээллийг хууль бусаар олж авч хадгалсан гэж сэтгүүлчийг ялсан. Гэтэл энэ нууц хадгалах үүрэг ер нь сэтгүүлчид байд юм уу? Нэгдүгээрт. За нууцыг хадгалах үүрэгтэй, нууцыг хадгалахаар гарын үсэг зурсан албан тушаалтанд ямар хариуцлага ногдуулсан бэ? Ямар хариуцлага энэ хүн хуулиар үүрэх ёстой юм бэ? Мэдээж төрийн нууц гэдэг бол хаа нэгэн газар хэвтчихэдэг ийм асуудал бол биш. Тэгэхээр сэтгүүлчийг хадгалсан гэж ялчхаад сэтгүүлчид хэн тэр нууцыг өгсөн бэ ч гэдэг юм уу? Ер нь энэ төрийн нууцыг хадгалах энэ чиг үүрэгтэй байгууллагууд, за дээрээс нь төрийн нууц алдагдсан бол яаж энэ төрийн нууц алдагдваа гэдэг дээр байгууллагууд, холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авдаг юм бэ? Энэ хуулийн хэрэгжилтийг нэгдүгээрт ер нь эргэж харах юм уу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт дэлхийд даяар хиймэл оюун ухааны хөгжил гэдэг бол ерөөсөө өгөгдөл дээр, дата мэдээлэл дээр хэм процессын анализ хийж байгаа дээр л хөгжиж байна. Тэгэхээр мэдээж эмзэг мэдээлэл, суур мэдээлэл, хувь хүний мэдээлэл бол төрийн нууцад байх нь бол ойлгомжтой. Гэхдээ бусдыг нээлттэй болгоод одоо смарт илүү их оновчтой мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэр гаргах энэ алхам дээр засгийн газрын зүгээс ямар ажил хийх гэж байна. Нэг үе бодох юм бол Монгол улсыг Дэлхийн банкны судалгаагаар мэдээлэл бол маш сайн цуглуулж чадж байгаа. За дээрэс нь нэмээд гэхдээ нөгөө тал дээр энэ их мэдээлэл дээр анализ хийж чадахгүй байгаа гэж дүгнсэн байсан. Тэгэхээр их хөгжлийн сантай болохгүй байгаа. Яагаад болохгүй байгаа юм бэ? За бусад улс орны хувьд бол жишээлбэл үүн дээр маш сайн анализ хийж чадж байгаа нь хиймэл оюун ухаан AI-г илүү их одоо хөгжүүлж чадж байгаа улс орны тоонд орж байгаа. За эрх мэдэл гэдэг бол ер нь сүүлийн үед ингээд мэдээлэл хэм мэдээлэлд ойрхон байна гэдгээс нь шалтгаалж байна. Тэгэхээр мэдээлэл хаалттай байна гэдэг бол авилга хэл ахуул одоо цэцэглэх авилга хэл ахуул за дээрэс нэмээд иргэд олон нийтийн төр дэтгэх итгэлийг бас бууруулж байгаа. Ерөнхий сайдын чөлөөлөл гэдэг аяны нэг том зүйл бол мэдээллийг бас илүү их нээлттэй болгоё. Нууцлал энэ хаалттай байдлыг бол чөлөөлөе гэж би бол ойлгож байгаа. Өөрөө цахим хөгжил харилцаа холбооны сайдаар ажиллаж байхдаа маш олон мэдээллийг ил тод нээлттэй болгосон. За одоо оюутлогын байгууллагын энэ оюутлогын сонсголын үеэр ч гэсэндээ маш олон мэдээллийг байгууллагын нууц мэдээлэл гээд ил тод болгож чадахгүй байгаа. Манай төсвийн байнгын хорондор оюутлогоо дээр хийсэн аудитын зарим дүгнэлтийг сонсох гэхээр мэдээллүүд нь нууцаа гэдэг энэ бол нууцаар явагдаж байгаа. Тэгэхээр хувь байгууллага хүртэл маш олон мэдээллүүдийг нууцлж байгаа. Гэтэл үүнтэй холбоотойгоор Монголын одоо төр мэдээж энэ одоо иргэдийн энэ хувь мэдээлэлтэй холбоотой асуудлуудыг бид нар нууцлахыг бол ойлгож байна. Гэхдээ та бүхэн энэ мэдээллийг ил тод байлгах дээр за хиймэл оюун ухаан энэ хөгжлийг хөгжүүлэх дээр юу хийх гэж байгаа вэ гэдэг ийм хоёр асуултыг асуух гэсэн. За энэ хоёр сайд хариулъя. Баттөмрийн хоёр сайд. За төрийн нууцын жагсаал батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж ярьж байна. За ер нь бол хууль санаачч энэ хуулийн хэлэлцүүлгийг бол хаалттайормоор хэлэлцүүлэх саналтай байсан. Тодорхой төрийн нууцыг хадгалж ийсэн гэх хэрэг учралтай холбоотой шүүгээр шийдвэрлэгдсэн хэрэг маргаан одоо ч нууцтай байгаа. За энэ талаар улсын хурлын гишүүн, хууль санаачлах засгийн газрын гишүүн, за тэр хэргийг шүүсэн шүүгч одоо мэдээллийг ил тод хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл энэ төрийн нууцыг тамхтай байгаа учраас энэ тухай яриул өөрөө 5-8 жилийн хорихол авна. Тийм учраас тодорхой хэрэг учрал дээр бол их шүүх боломж байхгүй. Харин энэ хэрэг учралтай холбоотойгоор цогтгорол даргын санаачилсан хууль дээр бол төрийн нууцыг хадгалж ирсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх юм агуулга орж ирсэн байлээ. Би энийг бол хаалттай гором дээр нюансуудыг хэлэх ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын төрийн нууцыг задруулсан, дамжуулсан, магадгүй тусгай албатай үйл ажиллагааг хадгалсан байсан гэдгээр хуулийн хариуцлагаас мултрах симхи боломжийг гадаадын агентуудад олгож болохгүй. Энэ бол өөрөө тийм цогц
үйл ажиллагаа баг. Тийм учраас одоо задруулсан ч тэр дамжуулсан ч тэр хадгалж яасан ч тэр энэ бол гэмт хэрэг. Төрийн нууцыг хинч хадгалах ёсгүй. Хинч хадгалж явах ёсгүй төрийн нууцыг. Тийм учраас энэ дээр одоо энийг зөвтгсөн ийм одоо үзэл баримтлалыг бол засгийн газар бол дэмжихгүй. Тусгай албач дэмжихгүй байх гэж бодож байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эрх ашигч энийг дэмжихгүй гэж би ойлгож байна. За болгонтой гэсэн тодруулъя. Энэхээр сайдаа төрийн нууцыг хэн нэгэн задруулах нь зөвөө гэж юусэн яриаггүй. Төрийн нууцыг зөвхөн жирийн иргэнч байдаг юм уу, хувь сэтгүүлч байдаг юм уу олж авах ёсгүй л байхгүй юу? Төрийн нууцыг төрийн нууцтай харьцах ёстой хэдхэн албан тушаалтан байдаг. Байгууллага дээр тэр үедээ бүхэл бүтэн яаман дээр агентлаг дээр төрийн нууцтай харьцах албан тушаалтан гэж тустай байдаг. Тэр хүн төрийн нууцтай харьцахынхаа төлөө одоо өндөр арай илүү өндөр цалингийн нэмэгдэл тэр үедээ л авдаг. Түүнтэй холбоотой одоо холбогдох бичгүүд дээр гарын үсэг зурдаг. Та өнийг хүлээж авлаа шүү. Та өнийг буцааж өгнө шүү. Та үнтэй танилцсан шүү гэж. Тэгэхээр тийм биш хүн жирийн иргэн энүүнийг олоод авбал яах юм? Тэр үнийг төрийн нууц гэж мэдгүй задруулвал яах юм гэдэг асуултыг асуугаад байгаа байхгүй юу? Одоо сая сэтгүүлч түүнээс болоод ял идлээ шүү дээ. Тэр хүн тийм үүрэг хүлээж байгаа юм хуулаараа. За инх баяр сайд хариулъя. Ямар ч хүн улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, одоо хэвлэл мэдээллийн ажилтан, бизнесийн хүнч бай тэр хүн гадны агент мөн эсэх асуудлыг бид мэдэхгүй. Би түрүү сая хэлээд шүү дээ, хаалтаа гормор хэлцээ гэдэг нь тодорхой хэрэг учирлууд гарч ирсэн асуудлууд байна. Жишээлбэл нэг улсын их хурлын гишүүн одоо өөрийнх нь төрийн нууцын одоо та холбоотой асуудал одоо гадаа хүн авчираад өгсөн. Тэгээд задлаад үзсэн чинь одоо төрийн нууцын тамгатай байсан гэд нэг их хурлын гишүүн одоо 20 жилийн өмнө бөө скандал үүсгэжсэн асуудал бий. Тэр хүн одоо хэн өгсөн асуудал байна уу? Энэ өөрөө ямар одоо оролцоотой схем болсон байна уу гэдэг чинь зүгээр нэг тийм иргэн хоорондын бас асуудал биш ээ гэж би хэлээд байна шүү дээ. Тусгай албад За ажлыг хариулъя. 4-р микрофон. Болгонтой гишүүний асуултанд хариулъя. Хууль зүйн дотоод иргэн дэд сайд мөн Эрдэнэ та эрүүгийн хуулийн 9.11-р зүйл төрийн нууцыг хууль бусаар олж авах гэсэн гэмт хэргийн талаар асууж байна. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд субъект нь бол хинч байж болно. Монгол улсын иргэн энд ажил мэргэжлэр нь ялгуур одоо онцгойлсон энэ хүнд хамаарахгүй гэсэн ийм одоо зохицуулт байхгүй. Өөрөөр хэлбэл төрийн нууцыг хуулийн дагуу биш, хууль бусаар олж авсан. Та хуулийн дагуу олж авах гэдэг бол түрүүний дурдсан төрийн нууцыг хадгалах, хамгаалах, төрийн нууцтай харилцдаг, баталгаа гаргасан албан тушаалтан байгууллагын албаагчд энэ хүмүүсийн хувьд яригддаг асуудал. Хууль бусаар олж авж байгаа энэ гэмт хэргийн шинж, гэмт хэргийн үйлдэлсэн сэтэл, за субъектив нөхцөл байдал эдрийг энэ мэдээж хуулийн гэмт хэрэглээ тэмцдэг байгууллага. За болгонтой гишүүн тодруулъя. Үгүй за төрийн бид нар бас улсын хурлын гишүүд бас мэдэн штэ төрийн нууц харин зогтгорл гишүүн хүртэл тэндээс зогтгорл дарга хүртэл яриад байна л да. За төрийн нууц гэдгийг биднэрт өгөх юм бол эндээ төрийн нууц гэсэн тамгатай байдаг. Нууцтэй гэсэн тамгатай байдаг. За энэ тамгыг бол үнийг хэлэхэд өөр хүмүүс дамжуулахад энэ үнийг фотошоптоод янзлаад өөр хүнд өгөхөд маш амархан.
Амар байгааз маш амархан энүүнийг. За ингээд авсан хүн энүүнийг нууц гэж юусэн мэдэх боломж байхгүй. Боломж байхгүй шүү дээ. Тэгээ энүүнийг нь мэдэхгүй зүгээр л нэг одоо улсын хурлын байдаг юм уу, төрийн байгууллагын ч байдаг юм уу, хин нэгний нэг цаас гэж одоо ойлгох амархан байхгүй юу? Тэгэхээр энүүнийг зохион байгуулалттай авсан юм уу, зорилготойгоор авсан юм уу, гадны агент гэдэг ингээд амар томор зүгээр энэ төрийн нууц жирийн иргэн хин нэгний гар дээр очичих юм. За асуултаа гүйцээч. Тэгэхээр би тэгж хэлэх гээд байна л дээ. Мэдээж хадгалах ёстой албан тушаалтан бол бид нар ойлгож байна. Бид нар хуулиараа тийм үүрэгтэй учраас тэрний төрийн нууцыг хадгалах ёстой. Төрийн нууцыг бид нар задруулах гэдэг юм ерөөсөй байхгүй. Энд өнөөдөр олон удаа хаалттай хурал болдог. Хадгалах үүрэггүй хүнд ямар нэгэн байдлаар энэ мэдээлэл хүрэх юм бол нууц гэдгийг нь ойлгохгүй олж авах юм бол зөв буруу зорилгоор биш энэ зүгээр жирийн нэг мэдээлэл гэж ойлгох юм бол яах юм бэ? Тэр хүн хуулиараа тийм үүрэг хүлээсэн хүн албан тушаалт юм уу? Харин энэ нууцын мэдээллийг олж авсан албан тушаалтанд задруулсан байх юм бол тэр хүнд нь хариуцлага тооцох ёстой байстай. Тэгэхээр тэр сэтгүүлчид хэн тэр мэдээллийг задруулав? Тэр хүнтэй нь хариуцлага тооцох ёстой байстай. Уг нь бол би тэр асуултыг л асуугаад байгаа юм л та. Яг бол За тэр нууцыг задруулсан албан тушаалтанд хариуцлага бас хүлээх ёстой бидтэй үгүй юу муу л асуугаад байна. Хариулах хүн байна уу? За их хоёр сайд хариулъя. Нууц задруулсан этгээд энэ чинь хариуцлага хүлээх нь ойлгомжтой шүү дээ. Нууцыг хадгалах одоо үүрэг хүлээгээгүй этгээд их хариуцлагаас чөлөөлөх тухай яриад байгаа байхгүй гол нь одоо булгаа гишүүн зөвтгөх гишүүнээр. Тэгэхээр ийм хэрэг учрал тохиолдлууд бол байна штэ. Нууцыг хадгалах үүрэг хүлээгээгүй этгээдээр дамжуулж нууцыг санаа зорилготой гаргах ажиллагаа явагдажсэн ийм учрлууд асуудлууд байна штэ. Одоо хэрвээ бид нар тодорхой ингээ хүмүүст нууц хадгалах үүрэг одоо хариуцлагаас чөлөөлөө гэж үзэх юм бол тийм хүмүүсээр дамжуулж төрийн одоо нууцыг задлах ийм үүд хаалгыг нээх гээд байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр За гүйцэг хариулчих их хоёр сайд. нууцыг хадгалж байгаа этгээд чинь тодорхой нэг А гэж иргэнээр дамжуулаад ингээд тэр нууцыг олсон юм аа. Би одоо гэрийнхээ хогийн савнаас олсон гэж ярьжсэн шүү тэр үед. Хогийн савнаас. Тэгээд тийм байдлаар төрийн нууцыг гаргах, ил болгох ийм одоо ажиллагааг үүд хаалгыг нээж болохгүй. Тухайн үед бол тийм ажиллагааг гаргасан этгээдийг илрүүлээд олоод одоо хариуцлага шийтгэл ногдолж байсан асуудлууд биш шүү дээ. Ийм арга ажиллагааг дэвэргээд байгаа байхгүй юу? Харин тий хаалттай ярих хэрэгтэй гэж яриад байгаа чи энийг л хэлээд байгаа юм л да. За төрийн нууц задарсан байх юм бол төрийг хадгалсан, дамжуулсан, задлсан этгээд бүгдээ хариуцлага хүлээх юм байна л гэдгийг ойлгож авлаа шүү тийм үү? За Батбаярын жаргалын гишүүн